Энэ хажуу талд нь фонын бүдүүрүүлсэн хэсэг байна. Баруун талд нь. Энэ болохоор цэвэр академик бичлэг байна. Гэрээ контракт тэгээд янз бүрийн шинжилгээ ухаан улс төрийн нэрийн ширийн бичин амьдрал ерөөсөө хийв. Тийм учраас ихний ээлжинд үзэхгүй байх гэж болж байгаа. Тэгээд энэ цагааны үзэхээр ерөөсөө англичууд энэс илүү өөрсдөө хийдэг. Тийм учраас ингээд зөндөө олон юм байснаас ингээд юуг нь үзэхгүй гэдэг гараад ихний ээлжинд. Тэгээд тэнийг 10 жил болтыг охин одоо энэ Got Talent шиг нэвтрүүлэгт ороод тэгээд мянгад үржүүлээд саяыг 10,000 таваагаад энэ хөтлөгч нь чийн тоонуудыг ямар секундын дотор яасан болдог гэдэгт байна гэсэн чинь нөгөө охин би ерөөсө тав боддгүй маа миний нүдэнд гэрэл ирэлттэй гэсэн байхгүй. Тэгээд яг хоо итгэн цаашаа ер нь бол мөнгө чухал гэж бодсон. Тэгээд одоо ингээд англи хэл 26 цагтай гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр анхнаасаа толгой эргүүл явчихдаг. Тэгээд ертөнцид цаг хугацаач 3 баг шүү дээ. Тэгээд ингээд 3 өнгөөр ялгцсан байхгүй. Өнгөөр ялгахчаар үзэх юмны тоон багасч. Ингээд мэлсэн хар цагаан байсан бол тэр чинь ингээд сайн ялгч байгаа. За тэгээд дээрэс нь одоо байгууллагад хүмүүс чинь ингээд хоорондоо шатар тоглоод хожоолоо жигдоод бүгд нэг төвшөнд ирчихдэг шүү дээ. Тэгээд дараагийн дээд шатны гарыг өөр ямар ч салбар математик хэлбэрээ болоод болох хэрэгтэй. Тэгэхээр энийг ингээд кодлцсон байхгүй. Тэр код явж байгаа. Тэр энэ 51 31 81 гэж байна. За энэ ямар учраас энэ 41 гэсэн бэ? Тэгээд яагаад 41 байж болоогүй? 21 ч юм. Тэгэхээр энэ цэнхэр нь ингээд 3 өнгө гэж байна. Биш цэнхэр өнгө 3. Тэгээд 3-ын 1 3-ын 2. Тэгээд улаан нь 5. Тэгчээд ирээдүйн гээд 8. За тэгээд энэ хамгийн сүүл тавцаа та нар энэ мессенжер гэдэг нэрээр энэ ер нь англи үзэн гэдэг чинь дөрвөн үзэн гэдэг чинь юу гэсэн үг вэ? Нэг үг S нэмээд чинь тэмдэг нэр өөрчлөгдөхгүй. Тэгэхээр англи дөрвөн үзэн гэдэг чинь зөвхөн үйл үг юм. Тэгэхээр энэ бичсэн өгүүлбэрүүд дээр доогоор нь үйл өгнүүдийн зурцсан байхгүй юу? Тэгээд өгүүлбэрийн зураг кодын тавьчаад энэ мессенжер сайн би нөгөө Монцамад ажиллаж байхдаа редактор хийжсэн. Тэгээд яг энэ дугаарыг болохоор Дэвид Браун гэдэг Америк хүн зассан байна. Тэгээд тэр Америк редакторын гаргасан сонингийн кодын тавьчлаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нөгөө юугаар буцаад авах энэ код руугаа ингээд үзье. Энэ фонын бүдүүрүүлсэн хэсэг шүү дээ. Тэгээд фонын бүдүүрүүлсэн эднээс нэг ч өгөөгүй. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр Америк хүний зассан одоо мессенжер сонин зөвхөн цагаанаар бичсэн. Тэгээд нөгөө энэ ихний ээлжиндийн цагааныг үзэхэд хангалттай гэдэг нотолгоо гарч байгаа. Тэгээд за ингээд энэ актив цагаан байна шүү дээ. Актив цагаанаа та нар үзээд дуусчихвал өнөөдөр үзээд дуусчихлаа.
Тэгэхээр монголоор биш англиар бүх юмыг ингээд тайлбарлаж ярьж чаддаг болно. Гэхдээ тэр нь юуны англиар монгол хүн шиг ярьна гэсэн. Монголиш гэж. Singlish гэдэг шиг. Тэгээд Cornish ч юм уу. Тэгээд хэрвээ энэ пассив цагааны нэмчүүд тэгээд англи хүнийг ойлгох нь өөрөө ч юм шиг. Тэгээд энэ ямар учиртай яагаад монгол хэл нь энэ актив төлхөө ороод пассив нь бага болж байна уу гэдэг үзэхээр би бас ингээд юм бичээд авах. Дараа баасан сүр ингээд одоо Монцамагийн дараа бас одоо ТV үсэн баасан сүр болж. Тэгээд тэр ингээд засаал. Тэгээд зассанд харахаар нэрээс зүгээр болцсон юм уу гэж. Тэгээд яг активаар жишээ нь маргааш мархангаас ирнэ гэж цэг тавьчих шүү дээ. Хоёр төгөлбөр 5 литр айрыг авчирна гэхээр хоёр төгөлбөр батаа байхгүй болчихсон. Тэгэхээр монгол хэл нь эзэн бийгөө ярьж болдог байх л та. Англид заавал тэг батавил брэнд гэж явчихсан. Эсвэл хийвэр брэнд чинь. Тэгэхээр англи хэлэнд тэр батаага давтаад байхгүй тулд хоёр төгөлбөр нь эргэлдчихэж байгаа. Тэгээд батаа ирнэ айрыг авчрагдана гэдэг. Тийм үү? Монгол хэлэнд тэр шаардлагагүй учраас тиймэрхүү явчих. За аян тань дотор явчихсан л та. Тэгээд яг энэ юуны та нарын энэ сургалтанд сууж байгаа зорилго юу? Нэг тийм том биш ээ. Ерөнхий том юм биш аа. Зорилго гэдэг нь хамгийн зорилго бол энэ код. Өөр зорилго биш. Тэг код. За кодыг яаж олох вэ гэхээр энэ чиглүүлэгч үү. За чиглүүлэгч тэгэхээр нөгөө цэнхэр нуурны цэнхэр бичгтэй. За энэ жижигнүүд өмнө тийм хам энэ хамчин нөгөө нэг нь паст байсан удаан цэнхэр хаатай. За одоо энэ цаасан тайлбар арай бодох юм. Ингэж байгаа бол анаас нэг хоёр номер юу? Тэгээ нөгөө удаан цэнхэр Ногоон нь өөр тийм наадах чинь улаан цэнхэр. Пас пресс дахиад наадахчтай. Зөв. Энэ ногоон баггүй. Энэ дотор байна. Утас биш. Аргашаагаар. Тийм. Улаан цэнхэр. Дотор байна. Мөн баггүй. Байна. Тий. Нэг хэнийг санаж байна. Харийг цараа гэдэг. Нийгэм хүчээсэн мессеж нь болохоор тулгцэг. Тэгээд ингээд гэрээс жимсэн дараа уруу замаар явчихвал тэгээд хатан метро хамгаалаад ороод ирсэн. Энэ учраас энэ хаанаас ихэхгүй гэж байна. Ийм олон юм учраас за тэгээд хаанаас ихэхгүй гэхээр энэ чи пассив гэдэг чинь актив пассив гэхээр нэг юмыг хоёр талаас нь харж байгаа шүү. Тэгэхээр нэг пассивын үзэхгүй харж байгаа. За тэгээд үлдсэн актив дотроо энэ
Хооны бүдгэрөөс нь хасчихна. Дараачийн чинь энэ 54 гаруун дээд үнцгийн 54 зүүн доод үнцгийн 55 Хоёр юу хараад биш энэ эхлээд энэ доотлын пассива үзэхгүй харагчсан. За тэгээд энэ хооны бүдгэрөөс нь авахаар тэгээд энэ 54 улаан 54 доор нь ногоон 85 хоёр ингээ байр номд өнгөн номдоо ч гэсэн энэ хоёр хамаатнууд. За тэгээ энэ хоёрыг үлдээчихсэн. Тэгэхээр цаана нь юу үлдчихэв? Одоо нэг ногоон тэгээ хоёр цэнхэр тэгээ буруу улаан. Ингээд энэ зургааг үзэхэд ерөнхийдөө яг хамгийн чухал нь болно. Тэгээд эдгээр нь явах дотроо задарна. Наметрос тайлбарласан. Наяа. Энэ сургацаа сургачаад за манай иргэн мэдчлээ. Энэ метрос одоо за нэг сурч. За энэ нөгөө манай сургацагч дунд ийм онцгой нэртэй хүмүүс байгаа. Чингис хаан, Мантай цэцэн хатан одоо өнөөдөр яагаад нөгөө ийм онцгой хүмүүсээс жоохон бүдээчлээ. За манай оролцогч Мантай маань ингээд танаа энэ бүрдэж байгаа. Одоо ингээд 4, 7, 9 сурагч. За ингээд бүгдээрээ ам бүл 9-өлөө болсон юм чинь тэгээд сургалтанд нь амжилтсан. Мантай одоо хоцорсон гэж бодохгүйгээр анхаарал төвлөрүүлээ үү дээ. За одоо юуны хамгийн сайн сурах арга чинь юм сурах гэж бодож байвал хүн багшлаараа гэнэ гэж байна. Гэхдээ би шаттай байна. Сэрч ирсэн үнийг тайлбарлаа. Санийхаа. Ингээд юу гэж хэлэх вэ? Захин тайлбарлаа. За хэлж. За энэ гэсэн царай. Яна пассив болоод нөгөө энийг орхоод тэгээд энэ юу актив цагууд эхлээд үзэн. Тэрний дотроос энэ бүдгэрөөс хэсгийг харж байна. Та энэ өөрийнээс нь. За энэ бүдгэрөөс хэсгүүдийг одоо эхний ээлжинд түр авахад энэ хоон цагаан байгаа хэсгүүдийг хийж үзэн. Тэрний дотроос энэ улаан өнгийг өнгөрсөн цаг гэж бодороо цэнхэр өнгүүдийг одоо цаг, ногоон өнгүүдийг ирээдүйн цаг гэхээр энэ улааны өнгөрсний 54 болон 85 хоёрыг бас төр хойш нь тавиад тэгэхээр нэг 6 өснөд үлдэж байгаа. Нэг ногоон, 2 цэнхэр, 3 улаан гэдэг юм 6 өснөд байгаа. Энийг үзэх нь present past simple гэдэг. Тэгээд код нь ямар учиртай вэ? Код маань болохоор юу шээ? Улаанууд маань 5-ын тоотой. Ногоонууд юу цэнхэр маань 3-ын тоо. Яа 31. Яа 31 байна. 3 шиг цэнхэр байна. 3 хөлбөртэй гэсэн. Цэнхэр нь 3. Одоо улаан нь 5 юм бол 5 хөлбөртэй гэсэн. Би өөрөө хэлдэг юм байна. Тэгээд ногоон нь 8 айныг хийж байгаа гэдэг чинь 8 хөлбөртэй гэсэн. За. Ойлгосноо сайн. За тэгээд одоо юу вэ?